За сайн байцгаана уу? Та бүгдийн өдрийн мэндийг хүргэе. За програмчлалын суурь хичээлийн дараачийн хичээл эхэлж байна. За тэгэхээр өнөөдөр бидний бодох бодлого болохоор куб гэдэг нэртэй бодлого байна. За куб гэдэг бодлогонд юу вэ гэхээр биднэрт ямарваа нэгэн бүхэр тоо өгөгдөх нь байна. За тэр бүхэр тоо юуг илэрхийлэх вэ гэвэл кубын нэг талыг илэрхийлэн тэр нэг талыг нь ашиглаад хэдүүлээ эзэрхүүн болон гүйцэд гадаргүйгийнх нь талбайг олох нь байна. За ерөн бид нар өмнөх хичээлүүд дээр юу сурсан бэ гэвэл хувьсагч гэдгийг сурсан, хувьсагчийг яаж зарлахыг сурсан, мөн математик үйлдэлүүдийг сурсан шүү дээ, тийм компьютер дээрх математик үйлдэлүүд. За тэгэхээр хэдүүлээ энэ бодлогыг яаж бодох юм бэ гэвэл бид нар яаж хувьсагч зарлахаа мэдчихэж байгаа шүү дээ. Эхлээд өгөгдлийн төрөл буюу ямар төрлийн хувьсагч юм бэ? За бидний ярьж байгаагаар ямар хэлбэртэй сав юм те? Хувьсагч гэдэг бол нэг сав. Тэрний хэлбэр нь юу юм бэ гэдгийг энэ нэг түлхүүр үг хийж өгöd байгаа шүү дээ. Энд хийдэг. За хэдүүлээ юу гэдгийг те А гэж те. А гэж. За ингээд хэдүүлээ хувьсагчаа зарчлаа. За А-г гараа судаг авахын тулд хэдүүлээ CN гэдэг түлхүүр үгийг ашигладаг. За гараа сутгаа авахын тулд ийм зүйлсийг бичдэг те. Энд их багын тэмдгийг 2 удаа бичдэг. За тэгээд дотгошоогоо оруулж байгаа учраас А руугаа заасан хэлбэрээр бичнэ. За тэгэхээр хэдүүлээ нөгөө нэг юугаа инпутээ авчихсан шүү дээ. Гаднаас авах хэвээр утгаа авчихсан. Энэ 5 гэдэг утгаа авчихсан. За тиймүүд хэдүүлээ ингээс нь асуусан зүйлс эзэрхүүнийг асуусан шүү дээ. За тэгвэл хэдүүлээ бодоод үзээс та ямар нэгэн бүхэр тоогоор үржүүлэхэд бүхэр тоос гарна шүү дээ. Тийм учраас хэдүүлэн эзэрхүүн бас нэг бүхэр тоо гарах нь байна те. За эзэрхүүний хэдүүлээ V гэж тий. За кубын эзэрхүүнийг яаж урддаг вэ? Тэр талыг талынх нь уртыг 3 ширхэг удаа үржүүлэхэд гараад ирдэ шүү дээ. А үржигнэ. Тэ? За ингээд хэдүүлээ эзэрхүүнийг олчцоо. За дараа нь хэдүүлээ гүйцэд гадаргуугийн талбайг нь олох нь байна. За хэдүүлээ гүйцэд гадаргуугийн талбайг нь хэдүүлээ том А-гаар тэмдэглэжээ тий. Том А-гаар тэмдэглэжээ. За яаж гүйцэд гадаргуугийн талбайг нь олох вэ? За тэгэхээр гүйцэд гадаргуугийн талбайг бол 6 гүржих нь А гүржих нь А гэдээ болно тий. Яг бол А гүржих нь А гэдэг чинь болохоор нэг гадаргуугийн талбай гүйцэд тэгэхээр 6 гадаргуу байгаа. Тэгэхээр 6-аар үржүүлээд ингээд бидний гүйцэд гадаргуугийн талбай олдох нэ. За энэ дээр бас int гэдэг юуг ашигласан байгааг харж байна. Бид нар бол энэ хувьсагч зарлах гэдэг зүйлийг бол хийж байгаа шүү дээ. Int гэдгээрээ. За тэгэнгүүт хэдүүлээ acid-ийн самнуудаа хийгээд дотор нь хийх ёстой утгануудаа хийцэн тийм учраас хэдүүлээ үр дүнгээ хийвж гаргах хэрэгтэй тийм. За C out гэдэг төрхрөгийг ашиглалаа. V гэдэг бол эзэрхүүн. За тэгээд хэдүүл нь юу гэж өгсөн гэхээр нэг мөрөнд зайгаар тусгаарлагдсан хэвлэгдэнэ гэдэг өгсөн. За тэгэхээр зайгаар тусгаарлагдсан хэвлэгдэхийн тулд хэдүүлээ ингэчих нь байна. Зайг голд навчих нь. За тэгэнгүүт хэдүүлээ А гэд хэдүүлгийнх нь бодлого дуусгах нэ. За ерөнхийдөө бол бодлогын санаа нь бол ийм. Бид нар энэ дээр хамгийн гол давтж байгаа зүйл нь бол хувьсагч зарлах бөгөөд нөгөө нэг юун дээр хийх математик үйлдэлүүд шүү дээ. Компьютер дээр хийх математик үйлдэлүүд ээ. За хэдүүлээ энийг кодон дээр буулгаж үзцгээе. C++ хэлэн дээр буулгаж үзцгээе. За хэдүүлээ кодон дээр буулгаж үзье. За C++ хэлний ерөнхий загвар нь бол ийм те main functionтай. За тэгээд энэ дээр хэдүүлээ код бичихд болно. За хамгийн ихсээд хэдүүлээ А гэд нэг талынх нь кубын нэг талынх нь уртыг нь авна шүү дээ. Яаж авах вэ гэвэл гараас утга авна. Гаднаас keyboard-ноос утга авна гэсэн. За keyboard-ноос утга авчлаа. За тэгж утга авсныхаа дараа хэдүүлээ яах вэ гэхээр хэдүүлсэнд нь int v гээд юугаа олсон тийм ээ? Яана. Эзэрхүүний олсон тий. Нөгөө талаа авсан талаа куб зэрэгт дэвшүүлчингүүд л тэгээ 3 удаа үржүүлчингүүд л тэгээд юу нь гараад ирнэ шүү дээ тий. За дараа нь эзэрхүүнийг нь үүс гадаргуугийн талбайг хэдүүлээ A гээд үржих нь 6 гэд гараад ирнэ тий. За хэдүүлээ хэвлээд гаргаад үзье. За тэгэхээр компьютерт бас хэдүүлээ юу яаж хийж болдгоо байх нь шүү дээ тий. Шууд нийлүүлээд бичиж болохгүй тэмдэх тулгыг тус тусад нь бичих хэрэгтэй. V гэдэг бол нэг хувьсагч. Тийм учраас хувьсагчийг
нэг хувьсгчийг зөвхөн нэг ийм зайд л бичнэ. За тэрний дараа бас зай авах хэвээр зайг бас тусна бичнэ. Тэгээд дараач хувьсгч орж ирнэ. За хэдүүсээ энэ бодлыг илхийгээд үзье юу усах нь харцгаая. За болж ин тэ accept гэж байна. За тэгэхээр өнөөдрийн хичээл бол ийм байсаа. Та бүгд хичээлийг ойлгомжгүй байгаа дахиад нэг үзээрэй. Тэгээд бас энэ хувьсгч зарлах, хувьсгч гэдэг талаар өөрсдийнхөө бодлогыг ойлголтыг илүү сайжруулнаа гэж найдаж байна. За өнөөдрийн хичээл таалагдсан бол лайк болон subscribe дараарай. Дараач хичээлээр уулзлаа. Түр баяртай.